2024 оны 5 сарын 30-ны өдөр Ханой хотын Баадын дүүрэгт орших Лотте зочид буудал хачирхалтай зүйл болж өнгөрчээ. Тэр өдөр хүмүүс 60 давхар өндөртэй тэнгэр багандсан зочид буудлын орой дээр нүцгэн шахуу залуу гарч ирэн үсрэх гэж байна гэсэн дуудлага өгсөн. Зочид буудлын хамгаалалтын ажилчид дээшээ гарч залууг сатааруулах гэж оролдсон бол нөгөө талаас аврах багийнхан араас нь гарч барьж авах гэж хичээсэн байна. Залуугийн сэтгэл санаа тун докторгүй байгааг тэд анзаарсан бөгөөд нэг газараа тогтож чадахгүй урагш хойш алхаж байв. Асууж лавлсан юм бүхэнд нь ойлгомжгүй удахгүй юм хэлээд заримдаа бүр гинэт уурлаж догшин авир гаргаж байсан гэдэг. Ингээд байдал улам хүндрхий гэж болгоомжилсан зочид буудлынхан шуудхан цагдаад мэдэгдсэн байна. Удалгүй цагдаа нар ирж нөгөө залуугийн хэн болох нь тодорхой болсон. Тэр бол Ий Чанжу, Солонгосын иргэн 6012 дугаар өрөөг захиалсан байжээ. Цагдаа нар түүнийг өрөөнд нь дагуулж очин хувцсыг нь сольж ачаа тэшийг нь зэгцэлж байтал өрөөний дотор талд нэгэн эмэгтэй хүний цогцос байхыг олсон. Үүний дараа Ий Чанжуг нэн даруй баривчилсан бөгөөд тэрээр өөрөө ч гимээ хүлээн зөвшөөрч бүх зүйлийг ярьж өгсөн байна. Хохирогчийн нэр нь Пак Хана, Ий Чанжугийн найз бүсгүй. Тэд хамтдаа өрөөнд байсан бөгөөд энэ бүх аимшигт хэрэг тэр шөнө болсон байжээ. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр Пак Ханагийн үхлийн шалтгаан нь амьсгал нь богдож нас барсан гэж тогтоогдсон. Цагдаа нарын үзэж байгаагаар дээр эсвэл гудсаар амийг нь дарж алсан байх өндөр магадлалтай гэжээ. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл байв. Нүүрэн дээр нь зодуулсан юм шиг хөхөрч улаан болчихсон олон шарх байсан. Мөн хэвлийн аарцагны орчим нь бас гэмтсэн байдалтай байсан гэжээ. Энэ нь Пак Хана амиа алдгаасаа өмнө бие махбодын хүчирхийлэлд өртсөн болохыг харуулж байгаа юм. Хүзүүн дээр нь 17 см орчим урагдсан мэт сорвтой байсан. Бас зүүн гуйны дотор талд нь том хөхөрсөн байжээ. Ий Чанжу байцаалд өгөх явцдаа анхандаа хэрхийхэн шалтгааныг найз бүсгүй нь өөртөө бэлгийн харьцаанд орохоос татгалзсан гэж тайлбарлажээ. Гэвч дараа нь тэр мэдүүлгээ өөрчилж Пак Хана өмнө нь биеэ үнэлэгч байсан гэдгийг олж мэдээд маш их ууралсан. Тэгээд л маргалдаж байгаад санамсаргүй алчихсан гэж мэдүүлсэн байна. Гэмт үйлдэлээ ухаарсан Ий Чанжу сэтгэл санаагаар маш их унаж зочид буудлын 65 давхар руу гарч амиа орлох гэж оролдсон гэжээ. Цагдаа нар хохирогчийн иргэншлийг тогтоосны дараа тэр өдөртөө багтаан Вьетнам дахь Солонгосын элчин сайдын яамтай холбогдож Пак Ханагийн гэр бүлд мэдэгдсэн байна. Гэтэл гэр бүл нь итгэж чадаагүй. Пак Хана охин нь өмнөх өдөр уцаар ярьж ажлаар томилолтоор явах гэж байна гэж хэлсэн байжээ. Хохирогчийн гэрийнхэн Солонгосын цагдаагийн байгууллагатай холбоо барьж мэдээллийг нэвтэлсэн боловч харамсалтай нь бүх зүйл үнэн байв. Ханой хотын цагдаа нар олон нийтэд дараах бичлэгүүдийг дэлгэжээ. 2024 оны 5 сарын 30-ны 12 цаг 54 минутын үед зочид буудлын хяналтын камерт Пак Хана болон Ий Чанжу гар гараасаа хөтөлцөөд хүлээн авах хэсэгт бүртгүүлж буйн бичигдсэн байв. Тэд яг л энгийн хайртай осууд шиг харагдаж байсан. Гэхдээ анхаарал татсан нэг зүйл нь Ий Чанжу гутлаа өмсөөгүй хүл нүцгэн явж гутлаа гартаа барьсан байв. 1 цаг 9 минутын үед тэд хоёулаа 6012 дугаар өрөөнд орсон. Тэд өрөөнд орсноос өрдөө 10 минутын дараа Ий Чанжу гинэт өрөөнөөс гарчгүй зочид буудлын дээвэр рүү гарсан нь бичлэгт үлджээ. Түүнээс хойш олон зүйл ил болж эхэлсэн. Ханой хотын цагдаа нар сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ Ий Чанжу сэтгцэн эмгэгтэй байсан бөгөөд мөн мансууруулах бодис хэрэгэлсэн батлагдсан гэж мэдэгдсэн. Түүнийг энэ аимшигтай гэмт хэргийг үлдэхэд юу нөлөөлсөн нь бүрэн батлагдаагүйч түүний сэтгцийн асуудал аль хэдийн онцлогдсон байсан бөгөөд сүүлийн үед байдал нь уламд орцсон гэж үзжээ. Ий Чанжу хэн байсан гэдгийг судалж үзэхэд энэ хүн зүгээр нэг энгийн залуу биш харин мэрэгжлийн e-спорт тамирчин байсан. League of Legends гэдэг бол багийн тулааны онлайн тоглоом бөгөөд Америкийн нэгдсэн улсын Riot Games компаниас хөгжүүлсэн. Гэвч энэ тоглоомыг хамгийн өндөр түвшинд гаргаж чадсан орн бол Солонгос. E-спорт бол соёлын нэг хэсэг бөгөөд мэрэгжлийн тоглогчдыг жинхэнэ одууд шиг хүндэлдэг. Ий Чанжуч гэсэн олон зуун хүүхэд өсвөр насны залуус шиг энэ тоглоомд дурлаж мөрөөдлөө дагсан нэгэн байлаа. Тэрээр 2000 оны 6 сарын 12-нд
Сөүл хотод төрсөн бөгөөд 13 настайгаас эхлэн мэрэгжлийн тоглогч болохоор сэтгэл шулуутсан байжээ. Түүний тоглоомын нэр нь Яхаронг байжээ. Хичээл сургуулиасаа илүү тоглоомд бүх хүчээ зориулж Солонгосын серверт олон удаа эхний байранд орж байсан. Түүнийг мэрэгжлийн төвшөнд гарч чадахгүй байсан ганц шалтгаан нь насанд бага байсан явдал. Солонгосын дүрмээр мэрэгжлийн тоглогч 17 наснаас дээш байх ёстой байв. Харин 2016 онд 10 дугаар ангид байхдаа И Чанжу сургуульд явахгүй бүх анхаарлаа e-спортод хандуулахар шийдсэн. Удалгүй тэрээр KZ Seoul гэдэг багт хагас мэрэгжлийн тоглогч болж орж, харин 2017 онд 17 нас хүрмэгцээ Jin Air Green Wings багтай албан ёсоор гэрээ байгуулж мэрэгжлийн тоглогч болсон юм. 2021 оны 2 сард тэрээр Freddy Brion гэдэг шинэ багт элссэн ч сэлгээний тоглогч болсондоо сэтгэл дундуур байсан тул 9 сарын дараа гэрээгээ цуцлжээ. Солонгос дахь боломж нь хумигдсны дараа тэрээр гадаад гарахаар шийдэж 2022 оны Японы DFM багт орсон. Японы хамгийн хүчирхэг багуудын нэг бөгөөд тэд тухайн онд 2 ч удаа финалд хүрч 1 удаа түрүүлж дэлхийн аваргын тэмцээнд оролцсон. 2022 оны 11 сард тэрээр DFM багтай гэрээгээ дуусгаж ердөө 22 наснда тоглогчийн замналаа дуусгажээ. Ингээд л тэр уналтын зам руу орж эхлэв. Хичээлээ орхисон, карьер нь зогссон. Тэр ажилчгүй зориггүй нэгэн болж хувирчээ. 2023 онд тэрээр өөрөөс нь 9 насаар ихч Пак Ханатай танилцсан. Пак Хана бол 1991 онд төрсэн Австрали боловсрал эзэмшсэн эмэгтэй. Тэд Пусанд нэг найзынхаа төрсөн өдрийн үдшилтэд танилцсан бөгөөд И Чанжу түүнийг анхаарсан мөчөөс дурлсан гэдэг. 2023 оны 12 сар гэхэд тэд хамт байгаа зургаа нийтэлсэн. 2024 оны ихээр Пак Хана найз залууга эцэг ихтэй танилцуулсан байна. Гэр бүл найзууд нь чиний харилцааг дэмжиж байсан. Учир нь Пак Хана нь өөрөө ч ухаалаг, туршлагатай эмэгтэй байсан тул буруу хүн сонгоно гэж хинч бодоогүй юм. И Чанжу нь 2023 онд сэтгцийн эмэгтэй гэж онцлогдсон байсан. Тодорхойлбол тэрээр богино хугацаанд байнга сэтгэл хөдлөл нь савладаг 2 туйлд сэтгцийн эмэгтэй гэж оншилжээ. Хүнд гутрлын үе шатанд тэр маш дуугүй, сэтгэлээр унсан байдалтай болдог байсан бол сэтгэл хөдлөл нь хит хөөрсөн үедээ бараг юм идэхгүй, унтахгүй, бүр зүгээр сууж чадахгүй болчихдог. Өөрийгөө дээгүүр тавьж хүнтэй амархан маргалдана. Тэгээд бүр дур хүслээч барьж чадхаа болж арх, хар тамхи зэрэг зүйл рүү татагдах эрсдэлтэй болдог байж. Энэ сэтгцийн эмгийн улмаас И Чанжу цэргийн алданаас чөлөөлөгдсөн байна. Гэхдээ энэ хүү сэтгцийн эмгэг нь илэрхээс өмнө нэгэн дүүлэнт явдал Солонгосын эвлэлд гарч байжээ. 2023 оны 4 сарын 15-ны орой Сөүл хотын Кан дүүрэгт орших нэгэн хумсны салон руу нэгэн танихгүй эрэгтэй хүн уцаар ярьж цаг захиалсан байна. Тэр хүн бол И Чанжу байв. 7 цагт салонд ирж маникюр хийлгэж байхдаа сонин зүйлс ярьж эхэлжээ. Энэ үнэр гоё юм аа, гоё үнэртэж байна гэж давтаж хэлсэн. Хий зүйлдээ ярьж байгаа мэт байжээ. Маникюр хийлгэсний дараа төлбөрөө төлөлгүй салоны орон дээр гараад бүх хувцаа тайлж хэвтсэн байна. Салоны эзэн болон нэг эмэгтэй өөрчлөлөгч хоёр нүцгэн хэвтэж байгаа эрэгтэй хүнийг хараад сандарч яаралтай цагдаад мэдэгдсэн. Цагдаа нар ирж түүнийг салоноос авч гарсан ч нэрийг нь олон нийтэд зарлаагүй. Хамгийн ачирхалтай нь энэ хэргийн дараа И Чанжу салон руу дахин залгаж цаг авмаар байна гэж хэлсэн. Мэргэжлийн тоглогчийн замналаа орхисны дараа И Чанжу бусад хуучин e-спорт тоглогчдын нэгэн адил стриминг хийх болсон. Стрим хийж байхдаа нүдний харцсан тогтворгүй, яриа нь ойлгомжгүй, биеийн хөдөлгөөн нь байнга хяналтгүй татгамдж байв. Эрүүл мэнд нь илт муудаж турж эхэлсэн бөгөөд гэр бүлийнхний санаа зовж эхэлсэн. Ингээд аав нь хүүгээ эмнэлэгт аваачиж И Чанжу нь албан ёсоор 2 туйлд сэтгцийн эмгэгтэй гэсэн онц шавч сар бүр тариа илгэж хагас жил эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон юм. Гэвч тэр эмчилгээ хийлгэхээс татгалцсан. Им уухгүй уурлаж бухимдан ойр татны хүмүүс рүү халддаг болжээ. Удаа хугацааны турш Пак Хана И Чанжугийн хүнд байдалд дэмжлэг үзүүлж найз залуугаа эмчилгээнд оруулж амьдралыг нь өөрчлөх болно гэж итгэж байсан. Гэвч найз нөхөд ойрын хүмүүстэй Пак Хана санаа зовнсон байдлаар ярьж байжээ. Манай найз залуу сүүлийн үед надад хараалын үг хэлж
Заримдаа огт ойлгохдохгүй ааш гаргадаг. Тэр их хит мэдрэг болсон. Заримдаа гинэт уурлаж намайг загнаж элдвэр хэлдэг. Пак Хана нэг хэсэг тусдаа байх бүр салъя гэж хүртэл бодож байсан ч эцэст нь Ий Чанжуугийн өвөрдмөр байдал нь Пак Ханаг түүний хажууд үлдэхэд хүргэжээ. 2024 оны 5 сарын 27-нд Пак Хана аав ээжтэйгээ энгийн л өдөр тутмын яриа ярьж видео дуудлага хийсэн. Гэвч түүнийг харахад нэг л ядарсан, нойр дутуу, сэтгэл санаа тогтворгүй мэт харагдаж байжээ. Пак Ханагийн гэр бүл нь ажил ихтэй болоод тэгж байгаа байх гэж бодоод орхисон байна. Дараа өдөр буюу 5 сарын 28-нд Ий Чанжуугийн мэдрэлийн байдал огцон өөрчлөгдөж сонин аашсан илрэх болжээ. Тэр Пак Ханад утсаар үнэхээр жаргалтай байна. Яг л хэн нэг нь надад хүч өгч байгаа юм шиг гэж мессеж бичжээ. Пак Хана энэ мессежийг ердөөч ойлгоогүй. 5 сарын 28-ны орой 9 цаг 50 минутын үе. Ий Чанжуу цагдаагийн газар очижээ. Тэрээр цамцгүй хөл нүцгэн байсан. Миний араас хэн нэгэн мөшгөж байна. Намайг алах гээд байх шиг байна гэжээ. Цагдаа нар эцэг эхтэй нь холбоо барьж гэрт нь буцаан хүргэсэн байна. Харин маргааш өглөө 5 сарын 24-ний 4 цагт Ий Чанжуу гинэт Пак Ханад мессеж бичиж хизээ гэрлэх вэ гэж асуужээ. Пак Хана хариуд нь зүгээр л түүнийг тайвшруулах гэж оролцсон. Гэвч удалгүй Ий Чанжуу ааваасаа асар их хэмжээний мөнгө нэгсэн мессеж бичжээ. Аав нь түүнээс чи хаанд байгаа юм бэ гэж асуухад Ий Чанжуу би онгоцны буудлаар байна гэж хариулсан. Ий Чанжуу шорт нэмгэн цамцтайгаа Инчоны нисэх буудлаас Вьетнам руу нисжээ. Тэр аавдаа нисэх буудлын дээр байна гэж хэлэхэд нь нөгөө л хин юм ярьж байгаа байх гэж бодоод тоогоогүй байна. Ингээд 2024 оны 5 сарын 29-ний өдөр Ий Чанжуу Вьетнамд ирж Ханой хотын Нобай олон улсын нисэх буудлын дээр буугаад Бадийн дүүрэгт байрлах нэгэн зочид буудалд өрөө захиалах гэж оролцсон. Гэвч тэр солонгос англи үгийг хольж ярьж ойлгомжгүй зүйл ярьж байжээ. Миний яриаг ойлгохгүй байна гэж буудлын ажилтнанд руу уурлаж өөрийнхөө утсыг хан руу шидэж эвдсэн. Тэгээд зочид буудлаас гарч явжээ. Түүний дараагийн очисон газар бол далайн эрэг байсан. Тэнд очиод бүх хувцаа тайлж ус руу ширтэн хөдөлгөөнгөө зогсож байв. Энэ хачирхалтай дүр зураг хүмүүсийн анхаарлыг татаж нэгэн иргэн цагдаа дуудлага өгсөн байна. Цагдаа нар газар дээр нь ирж түүнийг баривчлаад цагдаагийн хэлтс рүү авч явжээ. Цагдаагийн газар очсны дараа Ий Чанжуу Пак Ханад мессеж бичиж манай аавтай холбоо бариарай гэсэн. Пак Хана түүнд санаа зовж байсан бөгөөд Ий Чанжуугийн аавтай холбогдчихээ. Аав нь тэр үед хүүгийнхаа байдал бүр хүндэрснийг ойлгосон ч өөрөө явж чадалгүй Пак Ханаг ганцаараа Вьетнам руу явуулах шийдвэр гаргажээ. Тэр үед аав нь ажилтай байсан чухал бичиг баримт бүрдүүлж байсан гэж тайлбарлсан байдаг. Аав нь Пак Ханаг Ий Чанжууд имийг нь уулгуулж чадах цорын ганц хүн гэж итгэж байсан. Тиймээс охинд цодон амттай ундаанд нууцаар имийг нь хийж өгөөрэй гэж загчээ. Пак Хана тэр үед ажлын ярилцлаганд явах гэж байсан. Бүхнийг орхиж тийд захиалан Вьетнам руу ганцаараа явсан. 5 сарын 30-ны өглөө 8 цагт Ханоид газардаж 12 цаг гэхэд Ханой хотын цагдаагийн газарт очиж элчин сайдын яамны ажилтны тусламжтайгаар Ий Чанжууг батлан даалтаар суллуулсан байна. Пак Хана тэр өдөр хамтдаа солонгос нисгээ төлөвлөж байсан ч Ий Чанжуу би маш их ядарсан байна. Нэг өдөр амраад маргааш буцъя гэж гуйсан. Пак Ханаач зөвшөөрч хамтдаа лотой зочид буудлын руу очижээ. Харамсалтай нь энэ нь түүний амьдралын сүүлчийн шийдвэр болж хувирсан юм. Тэдний хооронд яг юу болсныг хинч тодорхой мэдэхгүй. Гэвч хэргийг мөрдөн байцаах явцад хоёр таамаг гарсан. Таамаг 1. Ий Чанжуу ундаанд нь ийм ийснийг олж мэдээд ууралсан. Өөрийг нь хуурсан мэт санагдаж тэр мэдрэлээ байрш дийлэхгүй уурлан хүч хэрглэсэн байж болцсошгүй. Гэхдээ Ий Чанжуу эцэгтэйгээ маргалдаж байсан ч эмэгтэй хүн рүү хизээж хүч хэрглэж байгаагүй гэж гэр бүлийнхэн нь мэдүүлжээ. Таамаг 2. Хэрэг гарсан үед Ий Чанжуу сэтгэл хөдлөлийн өндөр байдалтай бэлгийн дур хүсэл хит нэмэгдсэн байжээ. Энэ үед тэр Пак Ханаг хүчээр харилцаанд оруулахыг оролдсон. Пак Хана эсэргүүцэл үзүүлж улмаар хэргийн суурь тавигдсан байж магадгүй. Энэ нь шүүх шинжилгээний гуйны дотор талын хөх няц эсэргүүцлийн шарах зэрэгтэй таарч байгаа юм. Хожим Ий Чанжуу мэдүүлгээ дахин өөрчилж
Би ханааг санамсаргүй алчихсан. Тэр биеэ үнэлдэг байснаа нуусан болохоор миний уур хүрсэн гэж мэдүүлсэн. Гэвч энэ мэдүүлгийг мөрдөн байцаагчид хохирогчийн гэр бүлийнхэн бүгд үндэслэлгүй худалдаж үзсэн. Одоогоор Ий Чанжу сэтгцийн эмчилгээнд дахин хамрагдаж им ууж байгаа. Хэрэв түүнийг хүнд хэлбэрийн сэтгцийн эмгэгтэй гэж тогтоовол шорон биш сэтгцийн эмнэлэгт эмчлүүлэх шийтгэл оногдуулах магадлалтай. Гисэн хэдий ч энэ хэрэг Вьетнам улсын нутаг дэвсгэр дээр болсон учраас Вьетнамын хуулиар шүүн таслах бүрэн эрх хүчин төгөлдөр. Нэмж хэлэхэд түүний шинжилгээний хариунаас мансууруулах бодис илэрсэн. Ий Чанжугийн аав хэрэг гарахаас өмнө хойнч хүүгээ аль болох хамгаалахыг хичээсэн. Тэрээр сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлтэй миний хүү энэ бүхнийг зориуд хийгээгүй. Энэ бол түүний өвчин эсвэл хэрэглэж байсан эмийн гаж нөлөө хэмээн тайлбарлажээ. Гэвч Ий Чанжугийн шээсний шинжилгээний хариу нь хар тамхины хэрэглээ өндөр гарсан тул хариуцлагаас мултрах магадлал маш бага байна. Вьетнамын хуулиар мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг маш хатуу шийдэгдэг. Өнөөдрийн байдлаар Ий Чанжу шүүх эмнэлгийн дүгнэлт хүлээж байгаа. Хэргийг шүүхээр хэлэлцээгүй. Харин хохирогч эмэгтэй гэр бүл одоо хүртэл ямар ч нөхөн төлбөр уучлалын үг сонсоогүй байгаа. Цорын ганц сонссон үг нь гэмт хэрэгтний би санаандгүй хийсэн гэсэн тайлбар байжээ. Өнөөдрийн бичлэг маань энэ хүрээ дуусаж байна. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.